За сайн уу манайхан энэ удаагийн бичлэгээр транслааны зочд бодол гэх хөгжилтэй адал явдалтай нэмэшнээ ярьж өгөх болно. Та сарахуу аимшигт амьтдаар дүүрэн бөглөө айд. Нэгэн байшин байх бөгөөд аимшигтай цосорогч Дракула өөрийн охиныг зочоож айлгаад аргадаж байгаагаар кино маань эхэлдэг. Цаг хугацааны ирэхээр охин өсөн том болж аав нь маш том байшин бариулахаар байшингийн зураг төслийг зурулж байна. Охин гадаах ертөнцийг ихээхэн сонирхох бөгөөд аав нь бид хизээж гадагш гарч болдоггүй маа охин минь гэж хэлээд орой болгон гадаах ертөнц бол аимшигтай хүмүүс бол аюултай гэх мэтчлэн үлгэр домыг ярьж өгч хүмүүсийг үзий ядах сэтгэлийг охиндоо байнга төрүүлдэг байв. 400 гаруй сүнстэй авшилгын газрын ойролцоо өөрийн өндрөөс өндөр орд хашийг бариулсан байх бөгөөд айдсал ноёлсон тэр газрыг зориуд сонгосон нь хүмүүсээс хол байх гэсэндээ л тэр юм. Нэрэл тэрний сүрлэг өндрөөс өндөр гайхам сайхан орд харш байх бөгөөд үүнийг транслааны зочд бодол гэж нэрлэдэг. Тэрээр энэ зочд бодолдоо өөрийн таньж мэддэг бүх мангасуудыг цуглуулж хүмүүсээс хол эрхчлөөтэй сайхан үйлчлэг зохиохыг хүссэн юм билээ л дээ. Мангасууд нууцлах газраар явсаар зочд бодолд ирэх бөгөөд мангасууд болон Дракула хоорондоо мэд мэдэлцээж энд ингээд уулзаж байгаадаа үнэхээр баяртай байна л гэдэг. Энэ өдөр бол онцгой өдөр. Учир нь Дракулагийн охин Мэвисийн төрсөн өдөр бөгөөд тэр өнөөдөр 118 нас хүрч байгаа юм. Дракула бусад мангасуудад хүмүүсийн одоогийн төрхийг харуулж тэд одоо цагт хувцас өмсгөө байсан бас биднээс илүү хүчтэй болохын тулд илүү их идэж таргалж байгаа гэд бахаан танилцуулга маягийн юм хийж байгаад бяцхан охинтойгоо уулзчихад ирнэ гэж явчихна. Дракула 30 жилийн өмнө охиндоо нэг амлалт өгсөн бөгөөд тэр нь охиныгоо 118 насны төрсөн өдрөөр нь хүмүүстэй танилцуулна гэд амлалчихсан юм билээ л дээ. Мэвисийн амлалт биелэх өдрийг 30 жил хүлээсэн учраас аавда энэ талаар хэлэх гэж өөртөөгөө ярилцсан хэлэх үгсээ бэлдээд байж байдаг. Аавыгаа орж ирвэ үгүй юу? Та надад өгсөн амлалтаа санаж байна уу гэхэд Дракула санаж байна. Тийг гарч ирнэ л гэдэг. Охин нь бүр итгэж үзэхгүй та надаар тоглоод байна уу гэд аавыгаа шууд зөвшөөрсөнд нь гайхаад идэв. Тэгэд аав нь чи одоо том болсон шүү дээ. Өөрөө сонголтоо идэ гэхэд Мэвис бүр бомбаяр. Мэвис бүх юма бэлдээд тавьчихсан шууд аваад юугүй л явах гэж ясан чи аав нь чиний төрсөн өдөр зөндөө олон махсууд ирчихсэн байх шүү дээ. Ядаж тэдэнтэй мэдлээд явахгүй юм уу гэхэд Мэвис тэд нар жил бүр л ирдэг. Би одоо нас нэмхийн хэрэг шинэ орчинд шинэ хүмүүстэй уулзаж аялалд явж адал явдалтай амьдрал хүсэж байна гэж хэлээд нэг хөөрхөн ойлгох гээдсэн тул аав нь за оршуулгын газрын цаана хүний амьдардаг тосгон би тийшээ очиод ирээрээ харин 30 минутаас хэтрэхгүй шүү гэж хэлээд охиноо явуулдаг. Гаднаас мангасууд орж ирэхэд Мэвис би авлаа аав намайг хүмүүстэй уулзахыг зөвшөөрсөн гэхэд нөгөөдөл нь ч итгэж өгөхгүй гайхаад идэв. Мэвис гараад явхад зомби мангас Драк охин чинь явчихад байхад чи яаж юм тайван байна гэд эргээд хартал Дракула аль хэдийн охиныхаа араас явчихсан байдаг за. Тосгонд ирэхэд амьд хүн амьдардаг шинж өрөөсөө байдаггүй. Гэтэл хүмүүс гинтгэл цосорогч гэж ойрлж гарч ирээд хувцсыг нь шатаана гэд галт бомба барьчихсан Мэвис рүү дараад идэв да. Тэгсэн чинь Дракула зүгээр охиныгоо хүний ертөнцтэй танилцаад хүнийг жигшээсэй гэсэндээ хідэн зомбинууд авч ирээд ийм юм бэлдээд тавьсан байвал яах вэ? Нэг нь бүр нэгнийхээ толгойг тармуураар зоогоод гал гаргачих бөгөөд энэ бүгдийг харсан Мэвис туслах уу яах вэ гэхэд хариулахгүй байсан тул аавын зөв байжээ гэж хэлээд яваад өгнө. Охин нь өрөөндөө ирж гисэн амар гуниглчихсан сууж байдаг ба дахиж хизээч хүний ертөнцийг таньж мэдий гэхгүй гэдэг. Дракула охиныхоо өрөөнөөс гараад зочдоо шалгаад байж байтал гинтгэн гаднаас шар үстэй нуруундаа дүүрэн ачаа өөрсөн залуу ороод ирдэг за. Дракула гайхаад чи хин бэ яаж энд ирсэн гэтэл намайг Джонатан гэдэг. Би уг нь найзуудтайгаа ууланда ирж агаад сүнстэй айн тухай сонсоод сониуцсандаа хөтлөгдөд ойд иртэл хідэн манууханууд шатаж байхаар нь дагаад явтал энд хүрээд ирлээ. Энд багтнаадан болоод байгаа юм уу гэхин тэр. Дракула зочид бодлыг хүн олоод ирсэн гэдгийг бусад мангасуудад мэдгдүүлэхгүй аргалчих санаатай нэг жижигхэн өрөөнд оруулж ирээд алив чиний тэр тамлагч төхөөрөмжт нэтэрчин хаана гэд хайж байгаад нэг араас идэж олноо. Ингээд хувцсыг нь солиод нүүр биеийг нь будаад зомби шиг болгоод өрөөнөөс гаргаад явж байтал нэг харахтай хамт хоол идэг тогооч мангас гарч ирэхэд харц толгороо таарчихнаа. Тэгтэл нөгөө холгон нь Джонатаныг үнэрлэж жагаад хүн байна л гэдэг. Джонатан энэ үед арыг ясан хүн дээр очиод энийг яаж ингэж жинхэнэ юм шиг хийвэ гэд гараа хүргэж үзтэл жинхэнэ байгааг нь мэдээд тэнд байгаа мангасуудыг бүгдийг нь жинхэнэ мангас юм байна гэдгийг мэдчихнэ. Тэрүүгээр нэг орол чарлаад ийш тийш нь гүгээд бүр бөө юм болно. Аргагүй ахалтай хөрхий толгой дээгүүр нь авраг томаалс нэтэр хүртэл яваад байхаар хийн ч гэсэн ингэл эсэн мэд. Мэвис өрөөнөөсөө удахгүй төрөх төсөн чоныг түшээд гарч ирэхэд
Jonathan мөргөж унгаагаад бибинийгээ харснаа анхны харцаар дулаадахнаа. Jonathan чи сая энэ нөхрийг аав гэснүү гэхэд тэмээ би Дракулагийн охин шүү дээ гэтэл чи сая Дракула гэснүү гэд бөө сенсац. Ингээд Дракула түүнийг өрөөнд оруулаад ярилцах гэтэл намайг бити дээрээ би чамаас гуй гэх бөгөөд Дракула би хүний цус уудаггүй. Хүний цус тослог ихтэй байдгаа л гэв. За тэгээд Дракула сарсан багвахаа болж хувираад түүнийг өргөөд отоо эндээс явнаа гэхэд өнөөгч айсан шинжгүй алчсан би энэ үлдмээр байна гэд гараад явж байтал Мэвис үрээд ирнэ. Охин нь энэ яг хин юм бэ аваа гэхэд энэ чиний төрсөн өдрийн зохион байгуулагч миний найз байгаамаа гэд хэлчих бөгөөд зочид буудал нэг асуудал гарлаа гэсэнд бол Мэвис та явж асуудлаа шийд би танаа найзыг харж яа гэхин тэр. Дракула Мэвисийн саналыг зөвшөөрөхгүй охиныгоо өрөөнөөс гаргаад нэг чулуун ханан дээр дартал хонгил нэгдэх бөгөөд тэрхүү хонгил нь хүмүүс ирвэл нууцаар гадагш гарах нууц оромж юм билээ л дээ. Энэ хонглоор анх удаага ингэж явж байгаа учраас төөрж бодлоод арай гэж нэг хаалга онгойлготол мангасуудын байгаа газарт хүрээд ирдээ. Мангасуудыг харахаас өмнө буцаагаад хаачиг гэтэл хаалга онгойлгогч нь гацаж тараад Дракула мангасуудтай уулзаж явах үеэр Мэвис Jonathan-ыг хараад чамаа хин гэдэг вэ гэтэл өнөөх нь намайг Франкштейн гэдэг гэд хэлчихдэг. Мэвис за үгүй дээ тэр чинь миний аваг ах гэтэл би тэрний үеэл Jonathan байна гэд хотлоо хэлсэн чинь хажуунаас нь хин нэгэн сайн уу гэснээр зочоод мангасуудад харагдчихнаа. Тэд нар намайг идэггүй үстэй гэхэд Дракула чамайг мангас гэж бодвол яахчгүй гэсэн тул манай хүн зомби шиг хөдөлгөөн хийгээд ахт нь Мэвис энэ таны үеэл Jonathan гэд танилцуулчихнаа. Ингээд түүний бүгд үдэшлэг зохион байгуулагч гэд ойлгочих бөгөөд манай хүн ч уйтгартай хөгжмийн үзэлбэрийг нь цоглог хэмнэлд оруулаад мангасуудыг бүгдийг нь дөргөөд өгнө. Дракулагийн төлөвлөгөөний дагуу үдэшлэгийг үргэлжлүүлтэл мангасууд уйтгартай тоглоом тоглоод бараг тэнд байгаа бүх мангасууд унтахна. Jonathan усан дотор тоглож байх бөгөөд бодог нь урсаад хүн гэдгийг мэдэгдчихвээ гэсэндээ Дракула усан сангийн бүх усыг юулээд хайчих бөгөөд яг энэ үед нь Jonathan усан сан руу өсөж тараад азар ингэж аврагдана. Дракула чи миний бүх баярыг сүйтгэжлээ гэхэд Jonathan та зүгээр таны зочид буудалд хүн ирээд тэдийг хөгжилтөө байлгаад байхаар та хатаархад байгаа юм биш үү гэж ярилцахад Дракула түүнийг ховстож өнөөдрийн харсан бүх зүйлийг март дахин хизээч бүү энэ дээрээ гэл нэг амар юм ховстоод байна гэж бодтол Jonathan ховсонд нь ордоггүй. Юу болоод байна таньнэ гэтэл Jonathan линз зүдэг бож тараад линзнээс болоод ховсонд орохгүй байсан юм билээ л дээ. Тэгэд ховстоод байж чадахгүй болчихсон юм чинь нилээн амар царай гаргаж байгаа дахин энэ газарт ирж энэ мангасуудын талаар ярьсан байвал хаа байгаа газраас ч олоод бүх цусыг чинь сорно гэдээ айлгаад явуулчихдаг. Jonathan энэ одоо юу вэ нэтэргээл ганцаараа өглөөд оршуулгын газраар ууртаа алхаж явтал Мэвис гарч ирээд нилээн эвгүй агуурууд агуулаа явчих бөгөөд Трансилваны зочид буудлын дээвэр дээр гарч ирээд тэд хамтдаа хүний ертөнцийн талаар ярилцдаг. Мэвис хүмүүс чиний хөлийг хазаад нүүрлүүжийн сармис шийдсэн үү нэтэр гэтэл үгүй тэд тийм бүдүүлэг биш гэж хэлэхдээ зэрэгцэн нар мандаж Мэвис нарны тусгалд өртвөл шууд хүлэгдэх аюултай учраас сүүдэрлийн хэсэгт нуугдж байгаад хамтдаа нар мандахыг харцгаанаа. Энэ хооронд манай эд савны эдэрт суучихсан жаргад ээжээтэй л азгүй шар толгойд чинь дээврээс унаад нөгөөдүүлийн дээрээс унчхол явах уу. Дракула уурлаж бөө юм болоод энэ ширээнүүдийг бүгдийг нь өнөөдөр цэцэлж янзлаарай гэдээ. Тэгснээ хитрхи удаан бас чахраад байгаа дуунаас нэгдүүцээд өөрөө хийж гинэ. Jonathan сахилгуутайд тэрч Дракулад таалагдж ширээгээр хөөцөлдөж тоглоод тоглоом нь хитрээд онголдоо зогсдол Jonathan алга болчихсон байдаг. Түүний баахан хайдал өнөө хүний үнээр аваад сэжиглээдсэн тогооч нь хүний махаар хоол хийж иднэ гэд аваад ивцэн байдаг за. Тогоочоос Jonathan-ыг аврахын тулд хоёуг дуулган харуулууд болон сарсан багваахан чөтгөрүүд хүртэл дайрч бөө юм болно. Тэгсэн нөгөөдүүлээс яаж мултарсан баган бүү мэд ил гал дээр Jonathan-ыг шарчихсан бараг шорлог болголоо шүү хөрхий. Дракула ирж түүнийг аварсан чинь та одоо наадхаа өмөрлөө наадах чинь хүн байна. Үнэхээр л мангас юм бол миний хулганыг айлгаадах л даа гэдэг. Нөгөөх нь айсан шинж юусоо байдаггүй. Тэгэд баригдтал өнөөх одоо ч орилж хашаараад байсан тул хөшөө болгож хувиргачгаад Jonathan-ыг аваад гарна. Дракула нэг харанхуй өрөөнд орж ирээд хөшгийг нээтэл эхнэрийнхэн зураг харагдах бөгөөд Jonathan би нэмэгтэйг мэднэ гэж хэлээд тэр нэгэн залууд дурлаж хөөрхөн хүүхэдтэй болсон ч харамсалтай цайзад гал гарч тэд хамтдаа энэ хорвоог орхисон гэд Дракулагийн түүхийг ярихад Дракула нилээн гуниглаа зогсож байна. Тэгээ тэр шүн зөвхөн эхнэр нь амиа алцсан гэж хэлээд хөшгийг бүрэн нээж цайзад хүмүүс гал тавьснаар эхнэр минь нас барсан. Охиноо хамгаалахын тулд би энэ газрыг барьсан. Гэтэл Мэвис чамд татагдаад байна гэхин тэр.
Хүмүүс одоо өөр болсон гэтэл тэд бүгдээрээ сайхан сэтгэлтэй биш ээ гэж тэд ярилцаж байгаад Jonathan би явлаа гэхэд Дракула хэсэг эндэ байгаа ч гэд гуйнаа. Ингээд төрсөн өдрийн галзуу үдшилтээг эхэлж Jonathan тэрхүү үдшилтээг зохион байгуулж Mavis гинтийн бэлэг хүртэл барьж хамтдаа хөгжүүлдэж байгаад манай хоёр хөөрхөн бие биенийхээ орол дээр үнсчүүл яах вэ? Аав нь тэндээс охиноо харамлаж уурлаастай. Mavis би одоо том болсон аваа. Дахиад тосгонд очиж үзье. Хүмүүс дахиад ганцхан удаа боломж олгоё гэтэл аав нь уурлаад тэр тосгон байхгүй би зохиосон юм а гэснээр Mavis-ийн урам хугараад байж байтал гал дээр тос гихчээр одоо тоогооч хүртэл гарч ирээд Дракула энд хүн авч ирсэн гэд хэлчих бөгөөд бүх мангасууд Jonathan-аас айгаад бөөн бужигнаан болтол Mavis хурж ирээд энэ үнэн үү гэж асуухад Jonathan үннээ хэлэхэд Mavis түүнийг шууд тэрвэрэд авдаг за. Jonathan Mavis-д бас хайртай байгаа хэдий ч Дракула карснаа би мангас дургуу гэд хэлхийг хүсээгүй ч гэсэн амар муухай хатуу өгнүүд хэлээд яваад өгдөг. Хөөрхийн Mavis дэвэр дээрээ ээжийнхээ 118 насны төрсөн өдрөөр нь бичиж үлдээсэн захиаг нь тас тэрч гисэн би жинхэнэ арай оллоо гэж бодсон. Гэтэл үгүй ээжээ харин би одоо ямар ч хүсэл мөрөөдөлгүй хинч биш оллоо гэж хэлээд өрөөрөөгөө явна. Мангасууд хурдан тооцоогоо хийгээд арилж үзьегээд байж байтал Дракула ирж тэднээс Jonathan-ыг олоход туслаач гэдэг. За ингээд Jonathan-ыг хайх ажилдаа орж чон бэлтрэг охиныхоо үнэрлэг чадварыг ашиглаж Jonathan-ыг ямар машин суусан, хаашаа явсан, яг одоо онгоцон суугаад гэрлүүгээ буцаж байгаа талаар мэдэж авнаа. Араас нь явж агаад банксын үзэсгэлэн дээр ирээд хартал хүмүүс Jonathan-ы хэлснээр үнэхээр өөр болсон байх бөгөөд хүмүүс эсэргээрээ мангасуудын дүрд хуурж тэднийг шүтэн мишэрж хөгжилдөж цагийг зугаатай өнгөрүүлдэг болж таардаг. Хүмүүсийг айлгыгээд хамгийн том биетэй зомби мангас нь байдгаараа оролдол эсэргээр хүмүүс алга тушаад би чамд хайртай шүү гэдээсэнд бол бид бол жинхэнэ мангас бид Jonathan-ыг хайж байна гэд бүх үннээ хүмүүс тэлчихдэг. Гэтэл Дракулагийн нөмрөг өмсөж түүний дүр тувирсан бүх хүмүүс игнэт зогсоод нөмргөө дээш сөхөж Дракулаг нарнаас хамгаалan явах зам гаргаж өгнө. Ингээд онгоц цаг хөөрөх үед ирж таарад нарнаас олж хамаг арьсан шатаж төлөгдөж байсан ч гэсэн Jonathan-ы суудлын хажуугийн цонхон дээр очисон ч нөгөөх чинь Emerald-ийн ноён оргил төрчихсөн ерөөсөө хардаггүй хөрхий. Арай гэж хартал цонхны санаас юу ч сонсогдохгүй байсан тул Дракула нисгэгчийг хавстаж түүгээр дамжуулан Jonathan-д хэлье гэсэн бүх үгээ хэлдэг. Би охиноо хамгаалахын тулд энэ бүгдийг хийсэн. Гэтэ та нар өөрсдөө алдах үедээ алдаж энэ амьдралыг ухаарч ойлгох ёстойг би мэдээгүй ээжээ гэхин тэр. Наранд түлэгдэж битүү шархадсан Дракула охин дээрээ ирж бүх зүйлийг тайлбарлаж өгөөд Jonathan-ыг хүртэл аваад ирчихсэн байдаг за. Jonathan би үг нь чамд сайн. Гэтэл аав чинь тэгж хэлэхгүй бол миний цусыг сорно гэсэн юм а гэхэд Дракула бүгдээс нь уушлалт гуйж тэд бүгдээрээ эвлэрч дурлалт хоёр маань үнсэлцэг гэтэл Дракула охиноо харамлаж уурын цээжнээсээ багтраад л байдаг шүү. Ингээд жинхэнэ галзуу үдшилтээг эхэлж бүгд дуулж хурдан Дракула хүртэл амар өглөж мөглөд эхэлсэн чинь бүгд ангаагаад шок. За ингээд киноны маань бүх дөрүүд бүгдээ аз жаргалтай байгаагаар анимашны маань 1-р анги төгсдөг. За 2-р анги маань Трансилваны зочид буудалд мангасууд болон сууд залуугийн эцэг их гэр бүл зочилсан байдаг. Хормын арга хэмжээ эхэлж үзэсгэлэн сууд бүсгүй алхаад гарч ирнэ. Mavis хэдий том болсон ч гэлээ Дракулагийн сэтгэл зүрхэнд тэр аавынхаа нөмрөгнөөс зуурч ирхэлдэг бяцхан охин хിവэрээ л байлаа. Jonathan бүр мангасуудын хэлийг хүртэл ойлгодог болчихсон үний ярьж байна гэтэл аав ээж нь бүр гайхаад байвал яах вэ? Дракула охинтойгоо бүжиглэж гитар тоглож дуу хүртэл зориулж дуулж өгнө. Хормоос хойш 1 жилийн хугацаа өнгөрч Дракулаг зураг зурж байхад нь Jonathan Mavis хоёр орж ирснээр аавтайгаа хамт нисмээр байна гэснээр Jonathan нэг ч ихтэй инээгээд идэв. Аавтайгаа үүлэн дунд нуугдаж тоглож байгаад жирэмсэн болсон гэдгээ хэлчихнэ. Тэгсэн Mavis маань нэг хөөрхөн бонгор гизтэй болчихсон. Би өвөө болох нэ гэж Дракула хөөрч баярлаад л. Дракула цус орогч хүүхэд төрнө гэдэл Mavis болохоор аав шигээ хүн чийж олно гэж маргасаар нэг мэдгээд л төрөх цаг болсон байдаг за. Зөвхөн хүүхдийн аав нь төрөх өрөөнд орно гэтэл Дракула эмчийн дүр туурчихсан хүү төрлөө л гэдэг. Ингээд бяцхан дэнээс хүү нэг нас хүрч Дракула хүүг цус орогч гэж итгэсээр байх бөгөөд харин Johnny-гийн аав ээж нь түүний хүн байна л гэдэг. Mavis зочид буудалд байгаа хүүхдэд аюултай бүх зүйлсийг засаж янзлах бөгөөд Дракула бяцхан жаалд соёо ургасан байна уу гэдгийг байн шалгаад байдаг за. Johnny Трансилваны зочид буудалд ирэх хүмүүсийн тог нэмэхийн тулд ямар маркетинг хэрэглэх вэ гэж Дракулатай ярилцаж байгаад уцаар яаж хадлах талаар зааж өгөнгөө Mavis руу би бас хайрлуулмаар байна гэхин тэр. Шүн бүр Дракула Денисийг унтаж ахт нь сэрээгээд
Сарсан багвахаа болж хувираарай. Алив би чам заагаад өгөө гэх бөгөөд Денис даанч чаддаггүй. Мэвис орж ирээд хүүгээ өнөөдрөөс эхлээд орой эрт унтаж өглөө эрт босно. Тэр одооноос эхлэн хүн шиг цагийн хуваарьтай болно гэдэг. Бэлтрэгнүүдийн төрсөн өдөр босон ч Мэвис багада тоглодог байсан тоглоомнуудаа харж тоглоод ганц удаа тоглоё гэж байгаа төрсөн өдрийн үдшилгээг нь баснуулаад хайчихнаа. Тэгсэн энэ үед Денис тоглож агаад шүдээ оголчих бөгөөд өвөө нь одоо энэ хэсэгт нь сая ургах болно гэтэл Мэвис тэр мангас бишээ ааваа. Би Денисийг аваад эндээс явах талаар бодож байгаа гэхэн тэр "Аваа энэч болохгүй, тэрч болохгүй гинүү" гэд өөрөө өөртөө яриа зогсож идэл Франкштейн орж ирэх бөгөөд Жонни Мэвис хоёрыг хамтд нь аялалд явуулаад Денисийг ан хийхдээ дагуулж яваад цус орогч болоход нь бэлтгэхэд болох юм байна гэдэг. Энэ үед Франкштейн Дракулагийн хувцсыг чихэж өмсөөд нөгөөхөө тайлах гэж чаддаггүй арай гэж тайлцгаад ингээд зогсож идэв. Тэгээд тэр шөнө Жонни дээр очиод "Чи Мэвисийг төрсөн нутаг руугаа аваад явчихаа" гэд ятганаа. Мэвис хүүхдтэйгээ холбоотой бүх юм аавдаа захиж явах бөгөөд мангасууд ч мөн адил Денисийг аваад их аялалдаа гарцгаанаа. Замдаа дуулж хурдан айгүй гой хөгжилтэй явж идэл Дракула уйдгартай мангасын өгүүлэлгээ тавиад уур амьсгал игдээд идэм да. Мангасуудын байнга очдөг байсан харанхуй ойд иртэл нөгөөхийг засаж янзлаад цэцэрлэг төрөлн болгоцсон байгааг нь хараад бүгд шок. Гэтэ энэ Денис бүр нэг хөөрхөн базаад авчмаар игдүүдэд зэлэг байдаг шүү. Тэгэл Франк одоо хүмүүсийг яаж айлахыг харцгаая гэтэл нөгөөх нь юун айх эсэргээрээ зураг даргалгүй гарын өсгөө өгөөж нэтэргээдсэн тод за энэ газарч бүтэхгүй болж ойд очиж чоноор амтан агнуулж эдхийг нь харуулаа гэд очдөг. Чонч би удаан ан хийгээгүй хөвшөрсөн байна гэж нилийн дургуй очтол нөгөө бууг нь айдаггүй хажуугаар нь өнгөрсөн тавгийг нохотоо зэрэгсэж булаалдаад түүнийг барьчихсан явж байна. Моми мангасыг бас Денисийг айлга гэтэл нуруунд татаад манай эдийн үе аль эдийнэ өнгөрсөн хорвоо болцсон байвал яах вэ? Энэ үед Мэвис Жонни хоёр дугуй спортоор хичээллэж байгаа хүүхдүүд дээр очиод Жонни би чамд харуулын нийтэр гэснээ чадахгүй онхолдох бөгөөд Мэвис би оролдоод үзье гэтэл жинхэнэ мэргэжлийн тамирчин шиг маш сайн байдий. Мангасуудыг замдаа явж идэл Мэвис видео колоор залгах бөгөөд Денис унтчихсан тул нарны шил зүйлгэж байгаад л бид хэд хөгжилтэй сайн байна гэж яагаад сүлжээ тасарлаа гэд тасалчихнаа. Ингээд хамгийн эцсийн арга болох Дракулагийн багада хичээллэж байсан цус орогчдын цусланд ирэх бөгөөд тэр газрын урдны аюултай үзүүлбэр энтер нь бүгд байхгүй болчихсон цус орогч гэлтгүү хүүхдийн эрхийг амар дээдэлдэг болчихсон байдаг за. Жонни Мэвис хоёр Жоннигийн аав ээж дээр ирэхэд илгэмсэг дотноор хүлээж аваад би чамайг нарнаас хамгаалах малгай бэлдсэн, би чиний байх өрөөг ингэж зассан гээл нэг хөрхөн байд юм аа. Манай эд галт наадам хийж бөөндөө дуулж хурдаад бүгд жаргалтай байхад Дракула лууртаа хамрандаа бас түрхсэн юм шиг сууж байна. Дракула уурлаад мангасуудыг аваад өндөр модон цамхагийн орой дээр гарах бөгөөд Денисийг эндээс шиднэ гэдэг. Тэр өндрөөс шидэгдэхээрээ далавчин нургаад өөрийг аварна гэж Дракула найдсан юм л да. Хүүг цамхагаас шидсэний дараа нисэхгүй байсан тул мангасууд Драк тэр нисэхгүй байна, тэр газар дойртлоо, тэрнийг одоо аврахгүй бол гэд улаан гэрэл асахын даван дээр Драк очиж Денисийг аварна. Энэ үед хүүхдүүд бүгд уцаа гарган бичлэг хийж авах бөгөөд цуслагын багш та хүүхдийн аюулгүй байдлын эсрэг маш буруу зүйл хийлээ. Би энийг дээд удирдлагадаа мэдэгднэ гэд тэд маргалдаж байтал өнөөх цамхаг нь манай мангасуудын жинг даахгүй нуурж унаад цуслан даяараа гал төмөр гараад тэдний машиныг хүртэл эвдэлчихдэг. Мэвис нөхөртөөгөө та хоёр тагаал хамт байвал Трансильванд ч амьдарсан яах вэ гэд сэтгэлийн үгээ ярилцаж байтал Денисийн цамхагаас унаж байгаа бичлэг ирэх бөгөөд тэр дороо аав руугаа залгахтал нэг л сэжиг бүхий байгаад худлаа хэлээд байсан тул би яг одоо Трансильван руу явлаа гэж уурлаад уцаа тасалчихна. Мангасууд ч сандралдаж машин байхгүй одоо яах вэ гэд байж итэл нэмэлт хүч ирлээ гэж суугаад явсан чи ингүүл яах вэ? Мэвис ч Трансильван орох онгоцны билет авах гэсэн байдаггүй. Өөр олон газраар дамжин нисэж явж очихоор байгаад байсан тул Жонниг өргөө шууд өөрөө нисээд явчихнаа. Манай эдийн скутер нь замдаа явдэрч шиг болохоор нь цэцлэгнүүрийг үлээгээд шаар шиг болгоод хийг гаргаад маш хурдтай Трансильванд хүрч очдог за. Ийм арга байсан бол аль түрүүний хэрэгжилж авахгүй сонин штт. Мэвис Жонни хоёр ч ирлээ, тэд ч ирлээ. Мэвис хүүгийнхээ аюулд орж байгаа бичлэгийг авдаа үзүүлээд би Денисийг мангасуудтай хамт байх нь аюултай гэж бодсон. Гэтэл тантай хамт байх нь илүү аюултай байж. Хэдий та хүмүүсийг зочид буудалтай оруулахыг зөвшөөрсөн ч гэлээ. Зүрх сэтгэлдээ зөвшөөрөөгүй байжээ. Бид гурав Денисийн төрсөн өдрийг өнгөрөөгөөд эндээс явнаа гэдэг.
Ээжигээ ачаа дэшээ бэлдээд байж байтал хөөрхий Денис би бол цус орогч гээл нэг хөрхөн бэлтгэл хийгээд байж идэв. Тэгээд би мангас биш болохоор бүгдээрээ эндээс явж байгаа юм уу гэж ээжээсээ асуудаг за. Хүүхдийн сэтгэл гэж томчуудын үйл ойлголцолдонд үргэлж өөрийгөө буруутгадаг юм шиг санагдаад идэв. Ингээд Денисийн төрсөн өдөр бол Жоннигийн гэр бүл бүгд ирэх бөгөөд Мэвис өвөөдөө байсан тул Влад өвөөгөө энэ үдэшлэгт орсон гэдгээ хэлэхэд Дракула бүр шок. Дракула бүх хүмүүсийн цаг хугацааг зогсоож агаад Жонни тэр бол миний аав. Хэрвээ тэр чамааг болон гэр бүлийг чинь хүн гэдгийг мэдвэл танаахан бүгд дуснаа гэх бөгөөд мангасуудын багт наадам хийхээр болж хүмүүс бүгд зомби шиг болоод хувирсан байдаг. Влад өвөө нь өөрийн туслах сарсан багвахатай хамт ирэх бөгөөд өнөөх нь эндээс хүн үнэртэж байна. Би бүгдийг нь аландаа нийтэргээдсэн тул Влад чи эндээ байжээ. Энд чи миний гэр бүлийн баяр гэж хэлээд Влад дотогш орно. Тэгээд юугүй хүүгийн соёог харъя гэд Денисийн соёог харсан байхгүйсэн тул оройтож ургаж байгаа юм байна гэд ойлгочих бөгөөд Денисийг айлгаж уурыг нь дээд зэгт нь хөргөл соёо нь өөрөө гараад ирд юм а гэдэг. Энэ үе Жоннигийн гэр бүлийг дагаж ирсэн 3 бацаа манай Денисийг бас жоохон гадуурхаад идэг за. Ингээд Денис бэлдсэн гинтийн бэлэг болох Кики гэх дүрийг нь Влад дээш өргөө тохуурхаж эхлэх бөгөөд Денис бүр амар айгаад байсан тул Дракула аавыгаа болиулаад одоо хангалттай гэх бөгөөд энэ бүгдийг мэдсэн Мэвис бас уурлаж гурвалжин дөрвөлжин буу маргаан үснэ. Өөрөөс нь болоод муудалцаад байгааг мэдсэн Денис цочид буудлаас гарч араас нь хамгийн сайн найз болох бэлтрэг найзанд дагаж хамт явдаг. Влад Жонатан бол хүн түүний гэр бүл бүгд хүн гэдгийг мэдэх үед түүний сарсан багвахаа туслах нь цонхны цаанаас хүмүүс байгааг харж байх ба Дракула тэр бол миний ач. Та түүнийг хагас хүн гэдэг шалтгаанаар хайрлахгүй гэж байвал та жинхэнэ усан тэнэг байна гэтэл Мэвис аавыгаа тэрч байлнаа. Хоёр жоохноо маань бие бинийгээ тайд оруулаад байж байтал өнөөх сарсан багвахаа байшинг нэвдээд айлгаад идэв. Энэ хооронд зочид буудалд үлдсэн хүмүүс Денисийг байхгүй байгааг анзаарч тэрээд бүгдээрээ Денисийг хайж эхэлнэ. Өнөөх сарсан багвахаа чинь Денисийг айлгаад ахаар нь бэлтрэг түүний гарыг хацтал хамгийн сайн найзыг нь маш хүчтэй шидчих бөгөөд түүнийг харсан Денисийн уур маш их хүрч соёон гинэт ургаж гарч ирээд бяцхан сарсан багвахаа болж хувираад өнөөхийг чи ёстой болгож өгнө. Манай эд чи ирж сарсан багвахаа найзуудыг нь хүртэл бөөндө болгож өгдөө. Нөгөө эдийг бүгдийг нь хөөж явуулж хаад бөөндө баярлаа зогсож байтал өнөөх орон санаад сарсан багвахаа Жонатаныг яг зоож алах гэж байхад нь Влад зогсоож миний гэр бүлийг 50 орхих гэж хэлээд жижигхэн сарсан багвахаа олгоод хувирахчихдаг. Ингээд Мэвисийн төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэж, жинхэнэ галзуу үдшилтээг хийж, бүгд бие биентэйгээ ойлголцсон аз жаргалтай байгаагаар кино маань төгсдөг. Кино маань 1897 оны үйл явдлаар эхлэх бөгөөд Драк болон түүний найзууд галт иргэн дамхандаа л зүсээ хуурахчихсан зорчиж байтал гаднаас нэг хачин сахал үстэй бүдүүн эцний нөхөр ороод ирнэ. Тэгсний нөгөөх чинь би бол та нарын донд мангас байна уу үгүй юу гэдгийг шалгаад та нарыг авардаг манай гэр бүл тийм зүйлс хийж ирсэн нэтэр гээд хачин юм ярьж байснаа шүдэнд зуртал манай эд айж цочоод зогтд юм да. Драк бусдыгаа богоноос түлхээд за хөгшин одоо болчихл доо. Би танаа өвөө аав гэд бүгдийг нь ялсан. Одоо наад ус сонзонгоо марчхал та гэснээ хулган болж хувраад өнөөх нь ч мөчөөгөө өгөхгүй Дракийн хойноос хөгөөд л байдаг за. Ер нь бол иймэрхүү үйл явдал байнга давтагддаг бөгөөд Драк байнга ялдагч өнөөх нь даанд шантардаггүй гар юм билээ л дээ. Одоо цаг болж мангасууд хүртэл хоорондоо гэрлэхдээ хурмын аслал хийдэг болчихсон сүйд мангас гэх юм уу хайшин нөгөө нь алга болж молоод хурмын өмнөх сэтгэл готрол нэтэрч гэх шиг хачин юм болж байна. Мэвис сүйд мангасыг угаасаа ингэдэмаа нэтэргэж тайвшруулад хурмыг нь хилэгнэ. За тэгтэл Франкштейний үеэл шин дүр гинэтгэн гарч ирээд Дракийг бүжиглэхүүл гэснээ дургу ахт нь хөвшлээд байдаг. Яг үндэ манай эдэл Дракийг 100 жил болцсонгүй гэд ингэсэн юм билээ л дээ. Дракч нэрээ болцоод үзьгээд бүр танилцдаг апаас мангасуудын зураг хараад байж байтал Мэвис орж ирээд аавыгаа сандраад байхад нь та амрах хэрэгтэй гэснээр одоо амарлаа гэд Мэвисийг хөөгд гаргачихнаа. Мэвис нэрэл бидэнд амралт хэрэгтэй гэж бодоод тэд нар бөөндө мангасуудын онгоцоор аялалд гардаг за. Уг нь Мэвис бараг л хүн шиг болоод байсан чи эргээд мангасын амьдралдаа орцсон юм шиг байгаа юм. Сонгож явж байгаа онгоц энтрийг нь хараад ахгүй юу? Ядаж ахад Денис амар том нохойтой болчихсон нөгөөхөө бас нууцаар аваад явж ивэл яах вэ? За тэгээд бөө юм болж зорсон газраа ирлээ гэтэл Бермудын гурвалжин дээр ирчихсэн гурвалжин дотор нь бөөн сүрсэн онгоцнууд давхарлагдаад өргөдчихсэн мангасууд энд амарч мангасуудын хүлэг онгоц дээр суух юм билээ л дээ.
Драк эн чин бараг л усан дээрх зочид буудал байна. Шаал дэмий ирлээ гэтэл Мэвис та ээжээс хойш хөгжилдөж буудлаасаа гарсангүй. Тиймээс энд амраад аваа л гэдэг. За тэгтэл тэднийг нэг цагаан хувцастай хүүхэн гинэд гарч ирээд угтаж авах бөгөөд Драк нөгөөхий чинь хараад шууд дурлааски. Өнөөх цагаанаа чинь бүх мансуудтай үнэхээр ээлдэг харьцаад байх бөгөөд энэ нь нэг л сонин сэжиг төрүүлээд байсан чинь нэг нь нууц хоромжинд ортол киноны ихэнд гардаг мангасуудын ангуучийн ач өхөн байдаг зам. Хорон санаад мангасын ангууч чинь өөрийнхөө ажиллагаагүй болсон эрхтнүүдэд хөрөмжөөр солилцсон хагас робот болчихсон байдаг. Тэр хоёрын зорилго бол мангасуудыг Атлантис руу аваачаад тэнд байгаа маш хүчтэй төхөөрөмжөөр бүх мангасуудыг нэгэн зэрэг устгах зорилготой юм билээ. Дурласан Дракула хуцаа сольж өмсөөд л дууны аянд бүжиглээд бүүн баяр. Тэгтэл нөгөөх нь өөрийг нь хөнөөж их санаатай үзэж тарж байдаг шүү. Ингээд мангасуудыг бөөндөө балбал тоглож байсан чинь цагаанаа бид дараагийн зогсоолтод ирлээ. Тэр бол усанд орох галтуул бүгд шумбагч хэрэгслээ бэлдэрээ гэснээр Дракула бөмбөгөө алдаад ялагдчихнаа. Ингээд бүгдээрээ усанд орох галтуулын дэлбэрэлтийг үзэхээр олж бүгд усны шумбагч хувцас өмсөөд бэлдэх бөгөөд Эрика Дракулаг хорох санаагаа агуулсаар л байдаг. Дракула үүнийг нь мэдэж байгаа ч юм байхгүй Эрикаг тэрврээд нэг хөрхэн зураг даруулах гэж байтал өнөөхөнд хөрөмжнөөсөө өсөрч гараад тэр үйлдэл зурганд үлдчих бөгөөд угийн гэрхаа зангаараа манай Мэвис сэжиглээд эхэлдэг за. Эрикаг Дракулагийн тухай өөртөө яриад ээжэтэл Франкштейн муми хоёр түүнийг нь Дракулад сайн болчихсон гэж ойлгоод Дракулад очиод тэр чамд сайн байна гэд хэлж өгдөг. Тэдний яриаг Эрика сонсоод Дракулагийн өөрт нь сайн байгаа энэ сэтгэлийг ашиглаад өшөөгөө авч болох юм байна гэж сэтгэхэд болцоонд явахаар болно. Манай хоёр нэг өөрхөн аав ээжийнхээ тухай сэтгэлээсээ ярилцаад байж байтал Мэвис тэднийг болцож байгаа гэдгийг хүүгээсээ мэдчихэд ирж уурлаад тэдний болцоог буснуулаад хайчхнаа. Мэвис аавыгаа ээжээс нь өөр хүнтэй хамт байна гэдгийг ойлгож чадахгүй нэг л хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм л да. Ингээд мангасуудыг алдагдсан Атлантис хотод авч ирэхэд авраг том 8 алж ухтаж аваад дуулж бүжиглээд тэднийг мөрөөдө тоглоомын казинод оруулчихдаг за. Эрикагийн үйлдэл нэг л хачин байсан тул Дракула Эрикагийн араас дагаж явах бөгөөд харин Дракула тэр хоёрын үйлдэл хачирхалтай байсан тул Мэвис тэр хоёрын араас дагаад явнаа. Ингээд Эрика нууц хонглоор ороод усан доогоор явсаар нэг зүйл олох бөгөөд санамсаргүй нэг чулуун дээр гიშгтэл өнөөх нь өөрийнхөө аж таарад ингээд өглөө гэж бодтол Дракула түүнийг аварсан байдаг. Тэгснэ өө чи миний амийг аварлаа. Одоо би боломжтой байна. Тэр зүйл манай өвөөгөөс өглөгдөж ирсэн юм байгаа юм. Тэрийг аваад болоо нэтэр гэснээ дахиад нэг чулуун дээр гიშгтэл ийм юм болно. Дракула түүнийг аюулд орох болгонд нь авраад исэн тул өнөөгчөн бүр давраад өөрийгөө хэрэгээр аюулд оруулаад далмаар нь манай Дракулаг алах гээд идэг шүү. Дракула тэгээ сансныхан зоргоор үхээд идэг юмч гэж юу ах вэ? Ингээд хөшөөн тогтоочихсон амиашны хөл шиг ямыг автал өнөөх газар чинь тэрд ороо нурж унаад арай гэж тэндээс гараад ирэг дээр хөвтөж байтал Мэвис аавыг нь алах гэж байна гэж ойлгоод тэр таныг алах гэж байна. Та яагаад түүний хорон санааг ойлгохгүй байгаа юм бэ гэхэд Дракула би Эрикад хайртай гэж хэлчихдэг. Эрика энэ бүгдийг сонсоод би чамд хайргүй, би хизээч мангастай хамт байж болохгүй гэж хэлээд яваад өгдөг. Оройн үдшилгийн оргил цаг ихэж бүх мангасуудыг нэг газар цуглуулах бөгөөд хясаан дотор нэг нөхөр DJ хийгээд байсан тул үүнийг харж Жоны алмараад мангас бүрийн хүсэн хүлээсэн үнэхээр гайхалтай үдшилэг болж байлаа. Харин нэг л хүн уйдгарын далаа живсэн мэд гэхдээ л өөрийгөө бахан жолоо сатааруулах гээл үзэж байна шүү хөөрхий. Өөрийг нь алах гэж байсан хүн ухаангууд дурласан аавыгаа хараад Мэвис итгэж чадахгүй байтал Жоны тэр бол хайр шүү дээ. Хайр чамаар галзуу зүйлсийг хийлэгдэг. Хоёр өөр ертөнцтэй хүн бие биенийхээ сул талыг нөхөж нэгэн цул болон оршин амьдрахыг хайр гэдэг юм а гэж хэлнэ. Ингээд бүхнийг ухаарсан Мэвис аав дээрээ очиод та тэрнтэй уулзаж ярилцах хэрэгтэй. Мангасч бай, хүнч бай, аль нь байх нь хамаагүй. Та очих хэрэгтэй гэж хэлэх энэ агшинд өнөөх хөгшин коброчин Эрикатай хамт гараад ирдэм да. Тэгээд Эрика би бол түүний зээ охин гэж хэлэх бөгөөд бүгд алмаархийн үед Дракула өөдөөс нь хуц гисэн би гэдэг зан. За тэгээд өнөөх чулуун дотроос бүх мангасуудыг үгүй их бичгийг гаргаж иртэл баахан хөгжмийн нот байж таарнаа. Тэр хөгжмийг төгөлдөр хууран дээр тогсон чинь унтаж байсан 8 айлж гинэт сэрээд нүд нь улаанаараа эргэлдэж гарч ирээд бүх мангасуудын гарах гарцыг нурааж эхэлнэ. Бүх мангасууд амь аврагдах гэж хичээх бөгөөд үүнийг зогсоохоор Дракула очсон ч даанч хүчин сулдаад байдаг аа. Энэ үед Эрика 8-ажны нүд рүү зогсноор Дракула суллагдах бөгөөд ухаангуу доошоо унсан Дракулаг Эрика барьж аван хамтдаа хавцлаа сунчихнаа.
Хавцлаас дүүжлэгдсэн байж байхдаа Эрика өвөөдөө хандан мангасуудын тухай таны бодол буруу байсан. Дракула миний амийг аварсан. Мөн би түүнд хайртай болчихсон гэдэг. Ингээд наймааж тэр хоёрыг зохиж унгахад Мэвис тэр хоёрыг аварснаар Жонни тэр хөгжим наймаажийг удирдах байгаа юм байна гэсний хамаг юмаа гаргаж ирээ DJ тулаан хийхэр болдгоо. Тэгээд бид сайн хөгжим ашиглаж тэдний хорон санаат хөгжмийг дийлж гарах ёстой гэдэг. Нэрэнгээс л хөгжмийг тоглуулад ихэсэн чинь наймааж маань зүгээр болж байна шүү. Тэгтэл нөгөө талаас хорон санаат хөгжмөө тоглол наймааж бүр сүүлдээ нэг солигдоод нэг болол амар ядарсан байхаа ч авас. Тэр үед хорон санаатны хөгжим хитрхи хүчтэй байсан тул манай хоёрыг яг идэх гэж байсан чинь макарена тавиа зогсож чаддаг ба. Наймаалч нь хүртэл бүжиглж мүжиглээд тэгсэн бүр болоогүй. Хорон санаатны нот бичсэн цаас нь хүртэл бүжиглээд өөрөө урагдаж мурагдаад инээдтэй юм болдог за. Тэгсэн хорон санаат хөгшин өөрийн мэдлгүй бас бүжиглээд байх бөгөөд тэгж байгаа доош ангал руу унахад Дракула түүнийг аварнаа. Бэлтрийг манай Денис хоёр биедээ хайртай болчихсон. Бэлтрийг чи над руу хаар гэд Денис харин би хайр гэхэд хитрхи жоохон байна гэд гүгэд явчихдаг. Хөгшин кобра маань бөөн ухаарал болчихсон байх бөгөөд мангасууд зочид буудалдаа иргэн ирж Дракула Эрикад гэрлэг санал тавьж бөгөж өгөөд бүгд аз жаргалтай байгаагаар 3 дугаар анги маань дуусдаг. 4 дугаар анги маань Түнэр харанхуй айдунд байрлах 2 давхар жижиг хэм байшинд Мэвисийн бага насны хөгжилтэй турсамжуудыг харуулж аав нь түн зориулж дуудуулаад цаг хугацаа урсан өнгөрсөөр зочид буудлын 25 жилийн ойн баяр болж байгаагаар кино маань эхэлдэг. Мангасууд бүгд баяр хөөртэйгээр тэмдэглэж байтал санамсаргүй бахан асуудал гарах үед Дракула цаг хугацааг зогсоогоод бүх зүйлийг эмх зэгцтэй болгоно. Жонни өгн үдэшлэгийг аль болох хөгжилтэй гоё байлгах гэж энэ бүгдийг бэлдсэн байхад Дракула түүнийг нь ойлгохгүй Жоннигоос болж миний үдэшлийг сүрч байна л гэдэг. Дракула нэх удахгүй тэтгэврт гарах гэж байгаа бөгөөд өөнийг охин хүргэн хоёроосаа таасан очихсан ба тэдэнд энэ зочид буудлаа өглөөлөн үлдэх зорилготой байгаагаа Эрикатай ярилцаж байтал угийн сонсгол сайтай Мэвис үнийг нь олоод сонсчихноо. Мэвисийн талаар Жонни дэлдээл Жонни үнэхээр баяртайгаар хүлээж авсан ч гэсэн чи бид хоёр талаа өглөөлөхгүй байхаа. Би соёогүй болохоор тэр одоо хүртэл намайг хүлээн зөвшөөрөөгүй юм шиг санагддаг гэхин тэр. Ингээд Драк байшингийн түлхүүрийг гардуулан өгөхдөө хэлэг үгээ бэлдэж байтал гаднаас Жонни орж ирээд бөөн баяр болтол энэ бүгдийг харсан Драк тэсэлгүй би чам зочид буудлаа өгөхгүй. Энэ зочид буудлыг зөвхөн мангас л өгөх мангасуудын үйл хөдлөх тухай хуультай юм а гэд худлаа илчигдэг. Тэднийг ийх үе ярилцаж байтал хөшиг нэгдэж Драк үг хэлэхэр болох бөгөөд итгэлтэйгээр манай хоёр зочид буудлаа үлдээнэ гэд хэлж чадахгүй ээрс сандраад тэг аргаа барахтаа би зочид буудлаа тэлэхэр болсон гэдэг. Мэвис зочид буудлаа тэлэх гинэ өөр хэлэх зүйл танд байгаагүй юу гэтэл Драк охноосоо зайлсхийгээл харин Жонни би мангас иш болохоор ийм зүйл болчихлоо гэд өөрийгөө буруутгаж байтал Эрикагийн өвөө би чамд туслах уу? Чи мангас олмоор яана уу л гэдэг за. Тэгснээ Жонниг дагуулад нилээн эртний юмнууд хадгалсан өрөөнд оруулж ирээд хүнийг мангас болгодог ногоон өнгийн чулууг аваад эхлээд нэг жижигхэн жирэгтээр туршиж үзээд дараа нь Жонниг буудахад мангас олон хуурнаа. Доод өрөөнөөс хачин чимээ гараад исэн тул Драк шалхаар очтол сайн Драк гэл гараад ирнэ. Тэгснээ Жонни бөөн баяр энэ сүүл энэ чих гоё ягастэй одоо нөгөө зочид буудлаа бит хоёрт өгөх хിവэрээ эзтэй гэснээ энэ төрх маань Мэвис талагдандаа гэд гүгээд авчихдаг. Драк хойноос нь хөөж буцаагаад хүн болгочих санаатай баахан будтай л ондоггүй. Харин нэг зомбиг онтол хүн болж хувираад хүн болсон учраас нэг зомби нэрч хазаад буцаад зомби болчихдаг за. Яг нэг тааруулж агаад нэг будтал өнөөх нь элдв юмн дээр ойж явсараагаа Дракулагийн мөсөө ориглуурыг очиж анаад усанд нь шингэчих бөгөөд Жонни санамсаргүй байж байгаа цахилгаан шатнд суугаад дээшээ явчихдаг. Жоннигоос дөрөөж дээшээ гараад чиглүүлж агаад будтал цахилгаан шатны төмөрт ойгоод Дракула өөрийгөө оноод цонхороо доош унана. Жонни араас нь би чамайг аварна гэд өсөрсөн чинь усан сангийн ус хальж гараад мангасууд юу болвоо гэж ирээд Жонниг мангас усан гэдгийг мэдчихнэ. Тэгсэн эсрэгээрээ Дракула хүн болчихсон. Ядаж яхад амар сонин бүдүүн гэцтэй хүн болчихсон байдаг. Ногоон чулууг аваад өөрийгөө эргүүлээд цус сурагч болгох гэтэл өнөөхөн ч ажиллахгүй эвдэрчихсэн байх шүү. Эрикагийн өвөө дээр очиод арга чарга байна уу гэтэл энэ бол маш ховор чулуу. Ямар ч засал авахгүй болсон байна. Шинэ жилөө олъё гэвэл өмнөд Америкт байна гэдэг. Ядаж яхад энэ газарт очихын тулд аимшигт ширэнгийн аюулт голыг туулжж үхлийн аюултай агуунаас чулууг олж авах юм мэлээ л дээ.
Энэ үед бусад мангасууд Дракулагийн бит хоёр явлаа. Мэвис энэ талаар битгий илэрээ гэх чатыг уншичаад төлөө нэтэргээд өнөөх усан оргилуурын уснаас бөөндөө уучхнаа. Дүрм ясаар бүгд ээж дараалан хүн болж хувраад эхэлдэг. Манай хоёр нөгөө аимшиг донгоцороо явах бөгөөд Драк айж орлоод одоо л Жониг маань юу тулж байсныг баг багаар ойлгож байгаа ах та. Мэвис автагаа ярилцах хэрэгтэй наа гэдээ тэрүүгээр хайж байгаад өвгийн бичгийг олж хараад миний зүв байж гэхдээ яагаад бодлоо өөрчилсөн юм болоо гэд гайхаад идэг. Дракула хүн болж анх удаа нарны гэрлийг шууд мэдэрч тасралтгүй ширцээр агаад нүдээ өвтгөөд миний нүд гэж зам дээгүүр орилж гүргээ золтой л машинд арилж чаддаггүй. Энэ хооронд нөгөөдүүл маань Мэвис болон их нэртэй Эрикад баригдчихгүй юмсан гэж яагаад яг баригдаж таарнаа. Драк Жони хоёрын зам дээр хүгэсэн бичлэг нууц камерт өртөж өнөөхөн телевизээр гараад манай эд бүгд үзчих бөгөөд Мэвис нөхрөө мангас харин аавыгаа хүн болсон гэдгийг мэдээд бүр шок. Жонигийн амар хүнд аяллаа цүнхийг Драк гацаараа үрээд шавартай шавхаатай газраар алхаал байх бөгөөд ядаж байхад Драк тоосонцрын харшилтай юм билээ л дээ. Явсаар агаад арай гэж нэг хүрхрээ олоод Драк Жонигийн болгоомжлох хэрэгтэй гэх сануулгыг хүлээж авалгүй шууд үсэрдэл махчин загаснуудад бариулаад баахан хурууны линд наачсан цааш явнаа. Мэвис Эрика хоёр өвөө дээрээ очиод энд юу болоод байгааг асуух гэтэл өвөөгийнх нь өрөө оронгороо ирчихсэн байх бөгөөд нөгөө хувиргасан жирхэн жинхнээс амар догшин мангас болоод хувирчихсан байдгаа. Энэ бүхэн эцэстээ мутацид орж өөрөө өөрийгөө барьж чадахгүй болж араадан болоо хувирах юм байна л гэдэг. Ингээд Жони болон Драк хоёрыг яаралтай болох хэрэгтэй гэд тэдний араас явна. Энэ үед Жонигийн нүд улаанаараа эргэлдэж өөрөө өөрийгөө удирдах чадахгүй баг багаар хувраад байдгаа. Азар манай хоёр араас нь том онгоцоор хөдөлсөн болоод тэрөө хурдан ирсэн байна. Драк ухаан алдаад нэгсэрсэн чинь Жони түүний твэрчгсэн алхаж явах бөгөөд алхаад байна гэтэл уулан дээр алхаад байсан байвал яах вэ? Чи буруу замаар явснаас болж ийм юм боллоо. Хийж чадах юм юу ч алга. Намайг тавь гэж Драк уурлаад Жони өндөрт байна гэж маргасаар агаад өндөр уулнаас унчихдаг. Ашгүй Жони маань далавчтайж тараад би нисэж чадлаа Драк гэж идэл нөгөөх нь доошоо унчих бөгөөд түүнийг очиж авардаг. Орой ойлж түүдэг гал асаангаа хамтдаа ярилцсан суухва Жони та үргэлж хамгийн мууг нь хараад л байвал хамгийн сайныг нь хизээж харж чадахгүй шүү дээ гэдэг. Ийхүү ярилцсан суудал бусад маань ирж Мэвис яагаад өөрийгөө мангас болгож хувиргасан талаар Жониогоос асуухад мангасуудын үйл хөдлөх тухай хуулиас болоод гин. Ингээд бүгд Дракулаг худлаа хийсний мэдээж тэдэн дундаас хамгийн хурам хугарсан нь Жони байх бөгөөд та надад итгэхгүй юм байна. Та намайг үзэн яддаг юм уу гэд Жони уурлах бөгөөд энэ үед түүний бие дахин өөрчлөгдөд яваад өгдөг. Мэвис ааврагуу аваарлаж энэ бүхэн танаас боллоо. Тэр намайг л бодож энэ мангасуудын гэр бүлд орж ирсэн. Энэ гэр бүлийн нэг хэсэг болох гэж тэр бүх чадлаараа хичээсэн. Гэтэл та түүний урмыг хугаллаа гэж Мэвис хэлээд түүний араас явна. Эрика болон Драк босод мангасууд талстыг олохоор явах бөгөөд замдаа энэ бүхэн ямар хор уршигтайг Дракулад хэлж өгнө. Жони авраг том болсон байх бөгөөд Мэвисийг хараад таньж байснаа гинэт нүд нь улаанаараа эргэлдэж өөрийгөө захирч чадахгүй болдог. Энэ хооронд манай яд усан дээгүүр явсаар агаад таласт байгаа агууд ирэх бөгөөд дотог шортол устагаад доош унчихнаа. Дотор битүү галтуул дээрээс нь чулуунууд унаад арай гэж чулуу байгаа газарт орж ирдэг. Эрика Мэвис рүү залгаж чулууг олсон. Чи түүнийг дагуулж ирэх хэрэгтэй байна гэсэн тул багахан урыг нь хүргэж агаад араасаа дагуул явнаа. Мангасууд агууд ортол битүү алмаас чулуунууд байх бөгөөд манай эд өөрсдийнхөө тусгалыг харж төөрөө байж идэл Мэвис Жониг гадаа ууртай чигээр нүлдэж гисэн орж ирдэг. Жони уурандаа багтаарч тэрнийхээ хэрээр улам бүр томорч бас хүчтэй басаар байх ба гадна ханыг зөксөөр агаад гарц гаргаж цохилтоос болж бол руу дунаж буу юм болох бөгөөд азарын дөргөлтөөс олж талстыг олж авнаа. Мэвис талстыг суглан авч машин тийгээд Жони руу чиглүүлэхэд Жони гаднаас нь асар хүчтэй зохиж байсан тул хананд зай гарч тэрхүү зайгаар нь энэ тэндгүү нарны гэрэл тосож Мэвис оногдохгүй хичээж гүйж байтал асар том зайгаар нарны гэрэл орж ирэхэд Пранк түүнийг наранд түлэгдэхээс авардаг. Мангасууд бүгд Мэвисийг өндөрт гаргахын тулд нарны гэрлийг халахвчилж өгнө. Ингээд Мэвис өндөр болор дээр гараад Жони руу чиглүүлэн бууцсан ч юу ч өөрчлөгдөхгүй байх бөгөөд Мэвис бид нэгэн доройтчээ гэж хэлэхэд Дракула Жониг чиглэн очиж баригддаг. Тэгээд чиний зүг байжээ Жони.
Би чамайг миний бүх зүйлийг булаасан, бас сүйтгэсэн гэж буруутгаж байсан болохоос чиний сайн чанаруудыг хизээж олж хараагүй байжээ. Өмнө нь миний амьдрал яг л энэ шатсан чихэр шиг байсан. Харин чи түүнийг нээж амттай хэсгийг гаргаж ирсэн юм байна. Чи бол миний гэр бүл шүү гэдэг. Энэ үед Джонигийн нүд хэвэндээ болж түүнийг тэврэх бөгөөд Мэвис Джонийг чиглүүлэн бодсноор эргэн хүн болж хувирнаа. Дараггуула олон мангасууд бүгд өөр өөрсдийн төрхөндөө иргэн орж дараггуула манай хоёрт зочид буудлаа өвлүүлэн өгнө гэд яг хэлж байтал зочид буудлыг өнөөгч ирэх нураачихсан байх бөгөөд дараггуула маш их сэтгэлээр унаж эхэлдэг. Джони түүнийг тавьшруулад санаа зовлтгүй дээ. Бүгдээрээ яг байгаагаар нь дахиад байна. Гэхдээ дараг үгүй дээ. Одоо чиний үснээр барьцгаая. Одоо бол чиний зочид буудал шүү дээ гэж хэлээд 1 жилийн дараа зочид буудлаа бараг хуучнаар нь гэхдээ доторхыг нь багахан өөрчилж барьсан байгаагаар кино маань төгсдөг. За ингээд 4 дугаарын турш хамт байсан та нартай баярлалаа. Түр бай бай.